Бид хүнээ даатгаад идэг малаа хийцэн. Тэгвэл мал ирүүл үжиж хүнс ирүүл өнөж. Хүнс ирүүл үжиж хүн ирүүл өнөж. Тэгэхээр бид нар одоо тэр суур болсон малаа ирүүлжүүлэх хэрэгтэй байна. Мал маань эрүүл мэндийн даатгалтай байх хэрэгтэй байна. За харин энэ авсан мөнгө эргээд одоо орон нутгад зарцуулагддаг. Тэрийг орон нутгийн иргэдийн хурал шийддэг. Тэр хурааж авсан мөнгө татвар гэх юм уу, хураамж гэх юм уу, төлбөр гэх юм уу, тэр бол хуулийн хэрэгжүүлгийн үед бол тодорхой бол. За ингээд тэр мөнгө орон нутагт ходог ус гаргахад нь, за бэлчээрээ сайжруулахад нь, малынхаа үйлдвэр угсааг сайжруулахад нь зардаг байя гэсэн ийм концепттэй бид нар хууль боловсруулад явж байна. Бэлчээрийн доройтол гэдэг бол одоо маш олон жил яригдсан. Тэгээд энэ дээр бол одоо бид нар тэгэхээр зөрөгтэй алхмыг бол хийх зайлшгүй шаардлагатай болчихсон энэ үе шатнд дээр амьдарч байна л да. Тэгэхээр өнөөдөр мал их өсчихсөн ашиглагчид маань бол яг одоо бэлчээрийнхаа даацад тохирсон мал аж ахуйн эрхлэх зайлшгүй шаардлага гарч байгаа. Энэ үед бол одоо бид нар энийг бол хуулиар зохицуулахаас өөр аргагүй болсон. За яг хуулийн гол концепц юу вэ гэвэл одоо малчид бол тодорхой нөхцөлтэйгээр урт хугацаатаагаар бол одоо дундын бэлчээрээ хамтдаа ашиглах ийм зүйл заалт байгаа. За энэ зүйл заалт дээр тулгуурлаад үндсэндээ бол одоо тэр малынхаа тоог даацтай тохируулах одоо сэлгийн өнжөөгөө зөв хийх тийм ээ шаардлагатай тэжээлээ бэлтгэдэг байх, малаа эргүүлжүүлдэг байх, малынхаа үйлдвэр ухаан дээр одоо анхаарал тавьж одоо ажилдаг байх тийм ээ энэ бүх зүйл заалтууд бол орчихсон байгаа. Малын үеийн татварыг төлөё. Тодорхой хувийн нээжтэй мал аж ахуй үйл ажиллагаанд зарцуулаач. Жишээ нь одоо шинээр худаг гаргадаг юм уу те. Тэгээд бэлчээрийг үеийн цагаан огтод устгах, бэлчээр өдгөрүүлэх гэх мэт ийм ашаажуулах энэ ийм арга хэмжээд бид нарт буцаагаад ингээд тодорхой хэмжээний нөгөөх юм бол бидний энийг малын хүлийн татвар өгөхөөс татгалзахгүй гэсэн ийм саналтай байна. Дийлэнх юм байна.